Тэгэхээр сэтгэл зүйг бэлэн байна уу, бэлэн биш байна уу гэдгийг бас турш үзэхэд аяга энгийн байдаг. Тэгэхээр та одоо жишээ нь одоо Facebook дээр, Instagram дээр стори хийж үзээгүй юм бол стори хийхэд ингээд анхны стори хийхэд ингээд юм догдол авдаг тийм ээ. За миний стори хэдэн хүн үзэж байгаа бол хэдэн хүн лайк дарах бол хин юу гэж хэлэх бол гэдэг ингээд юм сэтгэл чинь түгшээд эхэлдэг. Энэ чинь сэтгэл зүйн хувьд та бэлэн биш байна гэдгийг илтгэж байгаа юм. За тэгээ олон хүмүүний өмнө бас гарч ингээд ярихад бас ингээд сэтгэл ингээд ичдэг ч юм уу одоо юу гэдгийг те. Одоо нэг юм сандрал авдаг. Энэ бас сэтгэл зүй бас бэлэн биш байна гэж. Тэгэхээр олон дахин гараад тавтаад байхаар олонний өмнө одоо тэр лайв хийх ч юм уу, стори хийх ч юм уу энэ байдлаар сэтгэл зүгээ яах нь бид нэр ингээд тархлаа суучж байгаа. Тэгэхээр туршаад үзээрэй.